Тэр анхны микроскоп зохиосон хүн чи одоо Левенгук гэдэг их алдартай томруулдаг шил, ийм томруулдаг магнифайер тийм юм зохиож эхэлснээ нөгөөдөг чинь нэг шилэн гуурсны хоёр үзүүрт нь хоёр нүдэн шил хийчихсэн чинь микроскоп болсон байхгүй. Тэгээд нөгөөдөг чинь тэргээрээ ер нь тэр их сонин. Бүх юмыг харсан. Борооны тусал аваад хардаг. Тэнд амтан микробод арзганаад байж идэг. Тэгэл байхгүй. Тэгэл хүний цусыг аваад харсан. Одоо янз бүрийн шингэн юу л харагдана. Ургамал навч хүртэл аваад хардаг нөгөө микроскопоор бараг 300-аад нийлт хийсэн байдаг баг шүү. Тэгээ өнөөдөр бол одоо ганцхан нийл хийхин тулд ямар бэрхтээ айхтар өгчсөн байгаа вэ? Тэр үед тийм сонин. Тэгэхдээ хэн бол Левенгук бол ер нь ном бичээгүй. Дандаа захиа бичдэг. Тэгтэл тэр үеийн одоо ургамал судлаач, тэгэл биологийн эрдэмтэд, физикийн эрдэмтэд тэр үеийн одоо тэр 11 2 дугаар зууны үеийн тэд нар дандаа захиа бичдэг. Би ийм юм дотор ийм юм оллоо шүү гэж бичдэг. Тэгэхээр астрономд ч асар их өр гүйцэтгсэн Левенгук, ангаах ухаанд ч асар их өр гүйцэтгэлээ ер нь тэгэл Европын элдвтэй хүн байсан.